Дэлхийн бөмбөрцгийн 48 дугаар өргөргийн үл давтагдах хөрс уур амьсгалд Монгол орны үйлдвэрчсэн газар тариалан одоогоос 60 гаруй жилийн тэртээ хөгжиж эхэлсэн түүхтэй. 1959 оноос Атрын анх дугаар аян хэрэгжиж эхлэхэд Хангайн болон Уулархаг бүст үр тарианы үүс нөөцийг өнөөгийн Архангай аймгийн төвшрүүлэх сумынхан үржил шимт хөрсөндөө бий болгож 60 дамнсан их газар тариалангийн ажил хөдөлмөр ундарч эхэлсэн билээ. Төвшрүүлэх сум болоо шинжлэх ухаан үйлдвэрчсэн газар тариалангийн салбарын шавыг тавьсан анхны 5 сангийн аж ахуйн нэг нь. 20 гаруй мянган га эргэлтийн талбайтай байсан энэ сумын газар тариалангийн эдэлбэр газар зах зээлийн шуурганд 10 мянган га болтлоо багассан ч их аж ахуйн галыг мансан өнөөдрийн тариаланчид нутаг орныхон газар нутгийн хойд хагасыг бүрэн хамарч өндөр бүтээмжтэй үр тарианы аж ахуйнуудыг хөгжүүлж байна. Энэ жил хүнсний болон үрийн өндөр чанартай ургац хурааж авсан амжилтаар төвшрүүлэхийн тариаланчид намрын адаг сарыг угтлаа. Алтан шаргал буудай, ажил хөдөлмөрөөсөн алсраагүй яваа. Үр тарианы салбарын зүтгэлтнүүдийн нэг бол Шарвын Цэнт сүрэн тариаланч. Энэ жилийн хувьд яг 6 сард их халтаас болж нэг жаахан тарианы одоо мэрэгжлийн хүмүүс тэгж ярьсан шүү дээ. Одоо жаахан өсөлтийн хугацаа жаахан зогслоо. Ер нь намхан талдаа тэгтэн дайжгүй. Ямар ч байсан бид нэр урах залдаагүй. Санхүүгийн хувьд бол хөндрөлд орохгүй. Сайхан л байна. Энэ жилийн хувьд бол ямар ч байсан зүүн талынх нэг бол манайх урах залдсан юм байна. Будааны чанар өндөр байна. Натур өндөртэй, жинг сайн дарж байна. Яг цавуулаг бол зүүн талынх нэг арай гүйцэхгүй л байх шиг байна. Би болохоор 2 охинтой. Тэгээ 2 охины минь бага охин байна ингээд 2013 оноос хойш аавынхаа ажлыг өргөжлүүлээд одоо 13-т хавар намрынхаа нүүрийг үзэж байгаа. Тэгээ би бол сангийн аж ахуйд 90 он хүртэл одоо сангийн аж ахуйд ажиллаж байсан. Тэгээ манай сангийн аж ахуй чинь дөрвөн компани болон задарсан. Тэгээ тэрний дараа сангийн аж ахуйн суурин дээр үйл ажиллагаа явуулж хагаад 97 98 оны үед одоо хувьчлал гэдэг юм явагдаж. За тэр үеэс л манай энэ Хангайн гişүү өгөөж компани суур тавигдж ажилласан. Миний охин аавынхаа ажлыг одоо өргөжлүүлэн ажиллаж байгаа. Төвшрүүлэхийн сангийн аж ахуйч одоо Батрын ууган 5 сангийн аж ахуй нэг. Одоо тэр үед сангийн аж ахуй байхдаа 18 мянга эргэлтийн талбайтай. Тийм компани сангийн аж ахуй байсан. Төлбөрийн гавьяаны улаан түгийн одонтой. Одоо 15 6 нэгтлэнтэй газар тариалан, мал аж ахуй, авт тээвэр хариуцсан гэж салбарын нэгтлэнгууд байсан. Би болохоор цалин усны нэгтлэн байсан. Одоо яг сангийн аж ахуйд ажиллаж яснаас туршлагатай гэх юм бол одоо манай юуны Багангаа хувь цайд компани гэж байгаа. Тэр болохоор улсын 4 удаагийн аврага. Одоо Монгол улсын гавьяа таагар навч жавхлан гэтв. Балдангийн жавхлан гэтв. Одоо тэр хүн л багшилж байна да манай хүүхдүүдэд. Яг газар тариалангийн мэрэгжлийн талаас. Миний хувьд бол яг тэгэл аж ахуй талд нь жаахан тусалсан байх та. За нэг тогооч могоочийн шийдэг юм уу? Үр хүүхдийн наашин чашин болгох бас хаяа нэг зөвлөгөө хүргэн маань бас аль төрийн ажилтаа болохоор нааша чаашаа явал ингээл энэ ажлыг ингээд нуглаад явж байгаа. Сайхан байна уу энэ тариа ногоо гэдэг чинь байгалийн ямиг сайхан хүртээд ер нь чөлөөтэй би бол газар тариалангийн ажилд их дуртай шүү дээ. Охиноо тийм сургуулиас гаргаад энийг хийлгүүлж байгаа гэж бодоход гоё л байгаа зү тий. Докторант сурна гэж намар нь аав нь өнгөрөөд тэгэл одоо энэ би ерөөсөл 2 охинтой юм чи энийг тэгэл миний бага охин л ингээл аваад явчих. Эдний гэр бүл 1997 онд улсын авраг Хашийн Шарав гэсэн хаягтай өвөө аавын хам барьж явсан Орос Нева комбайныг сангийн аж ахуйн нэг салаатай хөвчлэн авч Хангайн хишиг өгөөж компанийг өргөх тусгаарлажээ. 3 үеэрэн газар тариалан эрхэлж тариаланчийн замлыг охидоорон үргэлжлүүлсэн түүх. Зах зээлийн шуурганд тэсэж үлдэх эрмэлзэлгээд энэ бүхэн
цагийн шалгууртай ард хоцорсон ч тариаланч хүний өмнө сорилт бэрхшээл үргэлжилсээр. Төвшрүүлэхийн нандаа гэж танигдтлаа тариа будааг мэдлэг боловсрлоор ургуулж 13 дахь намрын шижир буудаагаан хурааж яваа нандин цэцэг гэж залуу тариаланчтай бид ургацын талбайд нь ярилцлаа. Та бүхэн бол бас залуучууд маань энэ газар тариаланд хэрсүү болсон байна. Компани яаж явдггүй яг л тэр зарчмыг бол одоо барьдаг болсон байна шүү дээ. Тэгэхээр яг одоо суманд одоо ажиллаж амьдрахад газар тариалан эрхлэхэд бэрхшээлтэй бөгөөд давуу тал энэ хоёрын нэр нь юу байна? Эндээс яриагаа хэлье. За манай компани бол одоо энэ жил ингээд 13 дахь жилдээ тариалалтаа хийгээд ургацсан хараагаад ерөнхийдөө төгсөж байна. За тэгээд би 13 жилийн өмнө анх энэ тарианд орж илаа. Манай аав ээж хоёр бол ерөнхийдөө тариа тарьдаг байсан хүмүүс. За багасаа л энэ аав ээжтэйгээ тарианаагаараа явж өссөн. Бас яах бол чадах болов гэсэн үндсээр орж ил байсан. Тэгтээ юу ч гэсэн нэг аавынхаа хийжсэн ажлыг өргөжлүүлээд нэг ганц 2 жил ч гэсэн явуулаад үзье гэсэн бодолтой орж исэн. Тэгээд 2 жил яваад за ерөнхийдөө бол миний энэ ажил би чадах юм байна. Энэ ажлыг би хийх ёстой юм байна гэж орж илаа. Монгол Улсын их сургуульд одоо бакалавр, магистр ингээд сурчихсан юм. Одоо эрдэм шинжилгээний салбарт ингээд ажиллах юм хүнийг л одоо хөдөө гаргацсан л гэж ярьж ирсэн л та. Тэгэхээр өөрийн мэрэгжил Би өөрөө Монгол Улсын их сургуулийн биологи, биотехнологийн сургууль биохимч мэргэжлэр магистр хамгаалсан. Тэр сургуультай бакалавр, магистр хоёулаа хамгаалсан. Мэргэжлэрээ бас давхар 3 жил ажилласан. Тэгээд за энэ ажлаа хийх үү, тариагаа тарих уу гэж явж байгаа. За ер нь бол миний хийх ажил энэ юм байна. Тэгээд энэ тариагаа тарьж гэлсэн. биохимч гэдэг мэрэгжил ерөнхийдөө газар тариалантай холбогдох уу? Биохимч мэргэжил өөрөө би судлаачийн оюутнаар явдаг байсан. Тэгэхээр ер нь одоо миний ажил хийж явах хугацаанд хийжсэн ажил ч гэсэн өөрөө энэ хөрсний бордоо, хөрсний бичил биетэл рүү ажиллаж байсан. Тийм учраас ирээдүйд би бас энэ бордоог яаж ашиглах уу? Энэ бордоог ер нь яаж энэ хөрс бичил биетэй энэ хөрсөндөө шингээх үү тал руугаа явах тийм зорилготой байгаа юм. Ирээдүйд бас энэ миний нөгөө хийжсэн судалгааны ажил маань өөрөө хөрстэй их холбоотой. Ургамлын одоо дотоод найрлагч гэдэг юм уу те. Магистрийн ажил маань өөрөө энэ хөрсний микробиологитой холбоотой. Бакалаврын ажил маань өөрөө энэ ургамлын доторх бодисыг яаж хамгаалж, яаж алдагдуулахгүй явах хэрэгтэй. Таны аав тариаланч хүн байсан байна. Газар тариаланд бас сэтгэл зүтгэлээ өгсөн хүн байна, тийм ээ. Яг нэг алсыг хараад ингээд ирээдүйд бараг шинжлэх ухаан энэ хөрс рүүгээ илүү өнгөж энэ хөрсөө илүү ингээд хүн чинь нэг атга хөрс үйлдвэрлэж боловсруулж чадахгүй юм чинь тий. Тэр тал руу баг чиглүүлсэн үү? Эсвэл яг өөрийн сонирхол ингээд явчих уу? Би өөрөө бол яг биохимч мэргэжил рүүгээ сонирхлоор орж исэн. Их 10 жилээ төгсөөд нөгөө сургуулаа сонгох үедээ бол тэрэндээ ч нэлээд дуртай тэрийг бас их сургуульд сурж явах хугацаанд гадагшаа яваад судалгаа ороод ингээд явдаг байсан. Гэхдээ яг тариагаа ингээд тариад эхлэнгүүд миний мэргэжил өөрөө бас хөрстэй холбоотой учраас би энэ салбар руугаа ингээд орох юм бол илүү бас агцлаа байж болох юм байна л гэж тариараа орчихсон. Мэдхгүй юм зөндөө байсан. Гинт ингээд би энэ ажлыг хийх болсон учраас яг нарийн агрономч мэдлэг нь одоо байхгүй шүү дээ. Би агрономч хүн биш. Тэгээ аав маань нөгөө багын найз бүр багасаа цуг өссөн. Одоо Монгол Улсын зөвлөх агрономч багангаан компани захирлж ахтаах маань надад бүх юмыг зааж сургаж явж байгаа. Одоо ч гэсэн бүх юмыг маань зааж авдаг. Тэгээ мэдээж энэ ажлын ард мөнхөд байсан хүн миний ээж. Төвшрүүлэхийн тариаланчид хэдий цөөхүүлээч бие биедээ ажилч тусч амь нэгтэй ханддаг байна. Өөр хоорондоо арга туршлагын хуваалцахын дээр ургац хураалтад техник, хүн хүчний дэмжлэгийг үзүүлнэ. Хангайн бүст үр тарианы салбарын ахиц дэвшил, өндөр бүтээмжийг бий болгохын төлөө техникийн шинжилгээг аль боломжоор хийцгээж байна. Сүүлийн үеийн мэдээлэл уншиж байна. Сүүлийн үеийн одоо хамгийн мундаг компаниудтай хамтарч ажиллаж. Техникийн хувьд бол одоо найдвартай дилер одоо газруудтай ажиллаж байна юм байна. За анх бол манайх би яг ингээд тариа тарьж ихлээр манайх бол яг нэг тийм сангийн аж ахуйн Нива кампани те нөгөө 3.6-аас хийлэгтэй байсан. Тэрнээс хойш тэгээ жил болгоно ямар нэгэн техникийн шинжилгээ хийж явдаг би угаасаа. За энэ жил бол 25 онд хамгийн том шинжилгээс нь одоо олон биесны борлуулагч Мөнх ногоон талт компаниас Ботонлаа бол 1804 компани тракторыг худалдаж авсан байгаа. Бусад одоо нөгөө том оврын тракторуудын дэргэд бол төлсний зарцуулалт энэ жил хамаагүй бага. Тийм төлсний зарцуулалт харьцангуй бага тийм. Тэгэхээр нөгөө тариалан хүмүүсийн хамгийн сухалт юм нь цаг хугацаа алдахгүй, ажлын бүтээмж сайтайгаар цаг хугацаа бүтэн технологийн дагуу ажлыг хийж гүйцэтгэх. Энэ ажлыг бол энэ трактор бүхэл юмд явж
үүсгэж чадсан энэ жил. Агроном тал дээр юу бодож байна? Мэдээж зэрэг практикаар би ингээд туршлага суугаа явж байгаа ч гэсэн яг агар тал руугаа бас сууж үзэхтэй байна л гэж бодоод байгаа юм. Тэгэхээр бага талбайгаас өндөр ургац авах энэ чиглэл рүү бүх юм явж штэ. Тийм учраас одоо хөрсний бордоо, хөрсний боловсруулалт манай нутаг бол ерөнхийдөө аль болох дунд болон эрт болцсон үрийг л сонгохоос аргагүй болдог. Ягаад гэвэл зуны яг болох хугацаанд богинохон намар эрт хүүтэн болчдөг, хавар их орой дулаардаг. Ийм учраас нэг хамгийн цагаарын тохиромжтой эрт тарих намар эрт боловсрол эрт үрийг царжлах хурааж авах юм л зорилготой. За ингээд бид бол Архангай аймгийн төвшрүүлэх сум газар тариалангийн залгамж халаа болсон энэ сайхан одоо залуу мэрэгчлэтнүүд, залуу тариаламжид өсөж дэвжиж явж байгаа энэ нэгэн одоо бас сайхан тод жишээг эдний аж ахуй дээрээс эдний тариан далбайгаас та бүхэндээ хүргэлээ. Эдний аж ахуй өнгөрсөн хавар Атрын 4-р аяны хүрээнд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлээр техник импортлогч Мөнх ногоон тал компаниас 1800 морины хүчтэй Lowell тракторыг худалдан авсан нь хаврын тариалалд, ургамал хамгаалал, агротехникийн ажлуудаа чанартай хийх, хөрс боловсруулах зэрэг ажилд нь үр дүнгийн өгсөн байна. Мөн 2023 онд үр будаа техник хадгалах зориулалттай ангаарын барилга байгууламжийг ашиглалтанд оруулж техникийн бааз суурьан бэхжүүлжээ. Энд чинь түүхэн уламжлалтай газар тийм ээ. Төвшрүүлэх гэж одоо анхны сангийн аж ахуй байсан ийм газар. Одоо бол дандаа компаниуд болсон. Тэгэхээр танай хувьд бас сайхан залуу гэр бүлийн газар тариалангийн салбарт орчлоо. Бэрхшээл байна уу? Мэдээж ямар нэг ажил хийхэд саад бэрхшээл байлгүй яг хөө тий. За тэгээд бидний хувьд одоо залуу гэр бүл газар тариаланд 10 хэдэн жил одоо ингээд бие сэтгэлээ зориулаад бид нэр Улаанбаатараа оргуулад Улаанбаатар руу гурилын үйлдвэрт нийлүүлээд ингээд ургацаа жил болгонд амжилттай сайн хурааж авж гин. За хүндрэл бэрхшээлийн үед мэдээж цаг агаар нэгдүгээр нөлөөлнө, хоёрдугаар техник хэрэгсэл, эвдрэх, саатах гэдэг юм уу тийм бэрхшээлүүд гарна. За тэр болгоныг тэгээд зохицуулаад, янзлахад цаг агаартай тааруулаад дараа удаага тариалж явж гин да. Хүн хүчний асуудал хэр байна? Хүн хүчний асуудал юу н тотмог үе байна. За яг хөө тэгээд нөгөө сүүлийн үеийн техникүүд маань сайжраад одоо хүн хүч баг шаардлагатааргүй хэмжээний техник хэрэгслүүд хүртэл гараад ирж байгаа учраас тэр болгоныгоо үйл ажиллагаанд ингээ хэрэгжүүлээ явуулахаар бас боломжтой л байна. Агрономч болчих юм шиг үстэй. Одоо би ч технэрээд байгаа л энэ салбарт ороод одоо ингээ 7-8 дахь жилдээ явж байна. Тэгээд одоо анх бас аав гэсэн мэдэхгүй л орж исэн. Тэгэл одоо эхнээс нь бүгдийг мэдэж сурцсан одоо тэгэл төөрт юмгүй ажиллая гэж явж байна да. Ингээ бригадынхаа даргаыг хийгээд техник хэрэгсэл одоо энэ жолооч өтөрмийн ажилчид юу гэдэг энэ хүмүүсээ өдөртөн зохион байгуулаад зохицуулаад ажлуудаа хуваалж авах хийгээл явж байна да. Энэ сайхан шинэ трактор хавар авсан байна. Тэгээд энэ зун ямар ажилд оролцсон энэ трактор? За ирээд шууд үрлгээндээ орж байгаа. Силкэж ирээд үрлгээ хийж байгаа. За үрлгээний дараа хор бордоогоо цацж байгаа. За хор бордоо цацсны дараа 7 сард уран шай гэдэг энэ жил бас 300 гад уран шийгээд. За тэгээд одоо хавар намар одоо наашаа цаашаа нөхөө нөгөө бидний амьдарч байгаа орон сууц нөгөө богоомчгоо трактор маань байнга наашаа цаашаа чирж явна. Энэ том юу? Тий энэ том трактор богоомчгоо чирээл бригад руу явал бригадаас өтрөн дээр ирээл ингээл бид хамаг ажлыг одоо энэ трактор маань хийж байна да. Гэтэ өмнөд хөрших бол бас асар хурдан гэж чинь да тий. Тэглэг одоо хятад улс ч одоо бүхэл юм хийж гин одоо ерөөсө техник хэрэгсэл одоо энэ сүүл үед гарч байгаа техник хэрэгсэл нүртэл их сайн байна. Хурд хүчтэй одоо бидний өмнө хэрэгжилсэн тракторудаас одоо бид нэр цагаа хэмнээд одоо их хурдан ажиллаад дуусгаж гин хүчтэй байна. За амжилт төсөе. Одоо тэгээд тариаланчийн замналт нь одоо олон жилийн сайхан олон намрын өндөр ургац хүсье. За баярлалаа. Та бүгд ч гэсэн ажлын өндөр амжилт төсөе. Архангай аймгийн төвшрүүлэх сум энэ оны байдлаар 12,000 га эргэлтийн талбайгаас 8,000 гааг эдийн засгийн эргэлтэнд оруулж ихэвчлэн үр тариа улаан буудаан тариалалт эрхэлж байна. Нутаг орны өгөгдөл их сангийн аж ахуйн уламжлалт хийж газар тариаланд сэтгэл зүтгэлэн өгсөн хүмүүс энэ нутагт олон бий. Тэдний нэг бол Намсрайн Балжин нэм тариаланч. Хуучин болохоор одоо бид нар баг багч чинь хаалга мандахын хөндийгээд одоо бид нар энэ байгаа газар бол баян өндөр гэдэг газар нь. Тариалангийн бүс утга нь манай төвшүүлэх сумынхаа ерөөсө хой талаараа байдгийг. Хотонттой зүүн талаараа залгана, хойгоороо цэнхэртэй залгана, доогоороо өгийн нууртаа залгана. Ингээд дөрвөн сумын хамарсан тийм
залгаа нутагта тариалангийн бүс утдаг. Социализм бүтээн байгуулалтын үед 24 мянган га эргэлтийн талбайтаа гэж байсан. Одоо бол ерөнхийдөө сүүлийн үед бас газар тариаланда улсууд ерөнхийдөө бас их ажил амьдралаа зориулж бас сан хүүжилт бас улсаас өгөх хангамжинч нэмэгдсэн баг. Тэгээ одоо бол манайх ерөнхийдөө нэг 12 мянган га эргэлтийн талбайтай ууган сангийн аж ахуй суурийг захиж явал тариаланчт байна да. Тэгээд энэ жилийн хувьд болохоор манайх тариалангийн бүс нутгууд гандуу хур багтаа байсан л гэж дуулдах юм. Манай энд бол бас харьцангуй гайгүй. Тэгээ манай нэг онцг нь болохоор зэрэг өндөр уулын бүс нутаг гэж явдаг байсан. Газар тариалангийн. Мал аж ахуйтайгаа хосолдог тийм сангийн аж ахуй байсан. Сүүлдээ хувьчлалаар шилжээд бүх юм хувь шилжээд одоо газар тариалан бол ер нь их сайхан сэргэж байна өө. Тэгээд яах вэ? Би бол одоо бас нэг хэдэн жил тариа тарьж байна. Газрынхаа үр шимийг одоо бас их багаар нь хүртээл явж байна. Хуучны сайхан тарьдаг байсан улсууд бол тэгэл ерөнхийдөө тэрийг уламжлуулж тариал тэднэр чинь сайхан залуучуудыг сургаад нөгөөдүүл нь сайхан ажил хөдөлмөрийн гарааг тарианаасаа эхэлж байгаа улсуудчгэл их байна. Сүүлийн үед ер нь их залуужч байна. Дээрээсээ ер нь их дэмжлэг тусалцаа тариаланчдыг бол бас ч гэж харж үзэж байгаа. Яг сүүлийн үед бол одоо тэгээд тариалангийн бордоо, ургамлын бордоо гэд янз бүрийн хэрэгэлдэг болсон. Тэгээд яхаа бас нэг ойр хэдэн жилдээ манай энд нэг гандууж байсангүй ургацын хэмжээгээ бол нэг алдаагүй бас сайхан дунджаа бариад явж байгаа. Эрт болцсон сортын тариаг манай сумынхт бол их тарьдаг. Тийм учраас бол бас нэг ороотолт нь гайгүй байна. Энэ жилийн хувьд бол цаг агаар бол сайхан байна өө. Ярих юм байхгүй, юм байхад болж ийн ер нь. Тэгээ яхаа баян хангаа сайхан штэ. Ах үедээ сайхан, алд үедээ алдна. Тэгтэл энэ ургаж байгаа алтан тариа гэдэг чинь тэгэл дандаа ямиг өөд нөсөж үржүүлж явдаг. Тэгээд одоо энд сайхан тариалт хийдэг улсууд юм байна. Ажил үйлсэн өрнүүн, ургацсан нарвин сайн сайхан байх болтугай л гэж өрөөж явдаг юм дөө. Ага дунд га талбай бүхий тариаланчдын хувьд тохирсон хүчин чадал бүхий боломжийн үн ханштай дунд оврын техниктэй болох бодлого зохицуулалт хэрэгтэй байгааг Балжин нэм тариаланч хэлж байлаа. Тэдэнд цомхон технологиор чанартай тариалалт хийх нутаг орныхон өгөгдлийг бүрэн ашиглах чадамж бий. Анхаа аймгийн төвшрүүлэх сумын аюун өндөр багийн одоо төв замынхаа хоошоо байдаг энэ тариалангийн бүс нутаг. Тариаланчийн компани зурж явнаа. Тэгээд одоо өөрийгөө сайхан танилцуулаарай. Аюун өндөр баг ерөнхийдөө одоо тариалангийн бүс юм байна да тий. Төвшрүүлэх сумын тариалангийн бүс нутаг л да. Хани явдаг. За намайг Балжин сургуулийн огт ганц хөтлөө. Газар тариалангийн салбарт ажиллаад 10 жил болж байна. За энэ компанид ороод 7 дахь жилийнхаа ургацыг урааж явна да. Энэ жилийн онцлог ямар байна? За энэ жилийн онцлог тариалалт хэвийн за 6 сарын үед нэг жоохон гандуу ороогооргүй байсан. Тэрнээс шалтгаалаад энэ жилийн тариалт жоохон ороочсон. Ураалтын үеэр 2-3 удаагийн цагаагаар саатлууд гарсан. Тийм мэдээч бас сайхан урт намар болж байна. Тариал ураалтын ажил ер нь ингээд дуусч байна да. Компани одоо хавар номертай механикчилж ажиллаж байна. Тийм. Аварта трактора барайл. 100 даврын шүүн тэгээд намайг компанитаа ураалтаа хийчихэл тэгээд байж байна. 10 сарын 10 хоног тэрэ хураалт өдрөний одоо хураалтын ажил усын хэмжээнд дуусах байна. Хорвоороо засчиг нас салхитай ийзэ хаатай нөхцөл тэрэ хураалт болгох хугацаанд өндөр ажлын тухайд одоо уралдаал
уусч байна. За хангайн бүс өндөр өвлийн бүс гэдэг одоо Аранхай аймгийн төвшрүүлэх сумын арай өгдөг тухай төвийн бүсээс арай төлөхгүй одоо өндөр өвлөс авч байна. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Аймгийн хэмжээнд энэ онд 14.5 мянган га орчимд тариалалт хийснээс 10.5 мянган тонн үр тариа, 46 мянган тонн төмс хүнсний ногоо хурааж авчээ. Уулархаг хангайн бүс энэ жил хяруу цасны эрсдлээс хол байж улсын хэмжээнд жин дарахуй замжилтыг Архангайн тариаланчид үзүүлээд байна. Атрын 4-р аяны бодлого үзэл баримтлалын хүрээнд энэ бүс нутагт газар тариалангийн эргэлтийн талбайг нэмэгдүүлэх шаардлагач зүй ёсоор гарч байгаа юм. Хангайн хөрс компанийн хувьд энэ жил будаагаан шууд талбайнхаа захаас ачих хэмжээнд чанартай тариалалтыг хийжээ. Тэдний бас нэгэн давуу тал нь өөрсдийн тээвэрлэлт. Ер нь бол яг зөвхөн автоэрийн 6-р Азийн гаралтай хүн л дээ. Олон жил тээвэр хийсэн. Тэгээ сүүлд энэ төсвөөс ингээд хэд ирж амьдраад тэгээ энээс хойш одоо энэ газар тариаланд үйл ажиллагааг энэ тээврийн компаниараа тээвэр хийж эхэлсэн. Би өөрөө 36 жил тээвэр хийсэн. Тээврийн газрын жолооч хүн байна. Тэгээ сүүлийн үед хүүхдүүдтэй компани байгуулад одоо нэг 2-3 машинтай. Тэгээ энүүгээр өөрсдөө бодог тээвэрлэн илүүтэй гарах юм бол одоо нөгөө өөр ойролцоо байгаа компаниудаа бас тээврийг хийж өгнө. Ийм л үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед бол зам аргуу сайжирсан болохоор зэрэг одоо будааны тээврийн зам бол сайхан болсон. Дээкэнтэйгээ бол одоо шаран замаар хоогоор өгийгээр явж байгаа үед бол шаран замаар явхад бол өндөрлөлтээс одооны үед бол одоо хар замаар явж байгаа болохоор зэрэг тээврийн асуудал бол одоо будаа саадах асуудал ийм асах барих тийм асуудал байхгүйгээр сайхан тээвэр өргөж болж байгаа асуудал. Өмнө жил дандаа цэвэрж ятдаг гэсэн. Энэ жил болохоор комбайн сайхан засвар хийсэн. Тэгээ яг нэг комбайн сайхан цэвэрхэн хураацсан учраас будаа маань хорогдол багтаа учраас шууд тээвэр хийж байна. Тэрнээс энэ чинь 2 зардлаараа сумын төврөнийг тээвэрлэн. Тэгээ тэндээ буулгаад цэвэрлэн. Тэгээ буцаагаад дахиад тээвэрэхээр тээврийн зардал нөсчдөг байхгүй юу? Энэ жилийн үед шууд талбай дээрээс тээврээ хийж байгаа болохоор зэрэг тээврийн зардал нь дараа багасж байна да. Яг ургацыгаа үед нөгөө хог ургамлын бодисыг сан зассан учраас будаа цаацуг хог ургамл нь бага ургасан учраас хурааж байгаа будаа чинь хог ургамл байхгүй. Тэр тал дээр бас илүү байхгүй. Тэгээ тээвэрлэхэд тэр чинь шууд тээвэр хийж гэсэн. Бид нар өөрсдөө тээвэр хазардаг будаа өөрөө зааж байгаа. Тэгээ уг нь яг нэгэнт энэ гурван өдөр чинь юм хүргээд аваад байгаа учраас хоороолоо нэг хоёр талын ярилцаа тээврийн талыг 50-50% нийлүүлсэн. Тээвэрлж байгаа бид нарт ч сараа төхөм өөр газараас тээвэр машин авахсан зэрэг тэрний зардлыг 100% төлнө. Тэгээ шатхуунтайгаа холбогдоод нөгөө тээврийн зардал ч өсчээд байна л да. Дээр сайхан болж штэ. Нэмжид өрн шаа ихгүй одоо жижиг өгсөж жоохон таараа болоод өрн шаа сайн хийж. Энд чи эхлээд урмал хамгаалаа хорццаад. Тэгээд дараа нэг боловсрол, хоёр дахь боловсруулчихлаа тий. Яг нэг ямар ч хяаг нь өгч яах шиг байна тийм ээ. Зарим яанууд сайн, зарим сайн байна. Энд ч өөр шиг бол нуусах байгаа. Тийм байна. За за. Энэгээр жоохон зарим хяагных нь үндснүүд нь жоохон сул байна тийм ээ. Үндснүүд нь жоохон сул байна. Тэгээд энэ сайн өгч юм уу? Тийм байна. Хатаж өгчлээ тийм ээ. За за. Харин сум орон нутгийн хэмжээнд эдүүгээ 10 гаруй иргэн аж ахуйн нэгж үр тариа эрхэлж байна. Тэдний ихэнх нь 2008 онд хэрэгжсэн Атрын 3 дугаар аяны үеэс үйл ажиллагаа нь сэргэжээ. Хангайн хөрс компанийн хувьд энэ намрын сүүлчийн ажил өрнш хөрс боловсруулалтан хийж байна. Монгол орны тариалалт бол хуурай хээрийн бүс ноёлсон
өрн шин тогтолцоотой буюу тухайн жилийн тариалалтыг хийхэд 2 жилийн хөдөлмөр технологи зарцуулагддаг онцлогтой. Энэ өрн шин боловсруулалтын хувьд бол сүүлийн үед компаниуд их анхаардаг болсон. Өрн шинээс ургац гэдэг нь ер нь тодорхой. Сайн өрн шин хийж ижил сайн ургац авдаг. Тэгэхээр энэ жил бол ер нь их компаниуд хөрсийг сайн боловсруулж байна. Эхлээд уран хамгааллын бодисон цацж байна. Тэгээд дараа нь буцаад нөгөө хяг нь ногоороод ирэхээр нь одоо хавж боловсруулж байна. Механик өрн шин хийж байна. Тэгээд сүүлийн үед одоо 2 хавдаг л болж ирж байна да. Намар ус буцаад ногоороод ирж байна. Тэгэхээр манайх ус сая 2 дахь хавалтаа хийгээд одоо бол хөрш сайхан жигдрээд оёл болж ирж байна. Тийм талбай тэгшрэлт. Ерөөсөө өрн шинээс л ирчлээ ургац авч байна. Өмнө нь бол нэг уурсанд хийгээл өдр авдаг байсан. Одоо бол тэр ерөөсөө бодлоо болсон. Ерөөсөө өрн шал сайн ихгүй бол өрн шал сайн ихэнд бол сайн техниктэй байх хэрэгтэй байна. Трактор сайн байж үж, араас нь жирж байгаа энэ степняк гэдээ хавагч байгаа. Энийгээс бүтгэлийн өндөр компаниас авч ирсэн. Эдгээр ч юм бол нийлээд ирэхээр юм бол өрн шиг бол өндөө сэтгэл хүртэл сайхан хийж байна. Техник өвчээр л хийж байна. Тэгжээж дараа жил нь ургацаа. Атрын 4-р ингээд зарласан техникийн одоо хөрөнгө оруулалтын зээл, эргэлтийн хөрөнгөний зээлүүд бол маш өдөө болсон, маш чухал зээлүүд болсон. Тариаланчдыг бол дэмжсэн зээлүүд болсон. Манайх бас хөрөнгө оруулалтын зээлээр энийг Мөнх ногоон тал компаниас авсан. Энэ Lowell гэдэг брендийн трактор бол хүч сайтай байгаад энэ 5 дахь сайтай байгаад энэ. Тэгээд өдөр зуны халуунд ихэвчлэн нөгөө өрн шин боловсруулалтыг хийдэг. Тэгэхэд халах асуудал ерөөсөй байхгүй. Тэр нэг амар юм байна. Өдрийн хулан одоо 30 хүртэл хэмээн халуунд энэ хүнд том техникийг ширээл явахад араасаа тэгэхэд бол ямар ч сан халдтгүй. Тэгээд өрн шиг саадгүй, тариалтыг бас саадгүй гэж үздэг ч юм да. Цаг тухайд нь эрх холбоо сайтай тийм сэлбэг хэрэгслээ цаг тухайд нийлүүлдэг тийм компани байлээ. Тэгээд эднийхээс ямар ч сан 200 мөрний хүчтэй тракторыг аваад энэ жил чинь одоо хавраас эхлээл хаврын тариалтанд 500 гаан тариалтыг л өрн шинд бас 5-600 гаанд өрн шинд яваал. Өрн шинд чинь давхарцсан тоогоор тэгэл 7-800 гаад л явчихж байгаа. 2-3 боловсруулаад ирэхээр. Тий. Ямар ч сан саадгүй асуудалгүй л явж байна. Улсын хэмжээнд харьцуулахад бол харьцангуй дажгүй авч байгаа шүнжлийн хувьд. Тэгээ гантаа жил гэхэд яг харьцангуй гайгүй авч байна. Ийхүү бид үр тарианы үүхтүүхтэй ууган сангийн аж ахуйнуудын нэг болох Архангай аймгийн төвшрүүлэг сумын өнөө цагийн залуу тариаланчдын ажил үйлстэй үзэгч та бүхнийг танилцууллаа. Мэдлэг боловсрол, хөдөлмөрч зан чанар гээд нутаг орныхон сор болсон залуус хангайн бүсдэн тариаланчийн замналыг түгжээлж байна. Тэд сэрүүн сайхан хангайдан сэтгэл зүтгэлэн газар тургуулж улс орныхон амуу буудайны сан хөмрөгт үлэмж хувь нэмрэн оруулсаар аваа.